Хамтдаа танд баярлалаа. За ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийн багангийн багш нар эцэг эхчүүдтэйгээ хамтарч анги танхим болон сургуулийн доторх орчноо Монгол ёс заншил, Монгол ахуйгаар сэтвэлэн тохижуулжээ. Ингэснээр сурагчид 5 хушуу малын арьс, шир, эмээл хазаар, ногт зэрэг уламжлалт аж ахуйн эдлэл хэрэгслийн үнцэн Монгол ахуйг танин мэдэх боломж бүрджээ. Монгол гэр дотор ямар эд тогшил байдгийг мэдэж аавна. Мөн цаг тооллыг одоо хэдээс хэдэн цагийг юу гэж нэрлэдэг талаар хүүхдүүдийн нүдэн дээр одоо бэлэн байдаг юм аа. Тэгээ энэ кабинетаас гадна манайх бол 3 давхрыг л Монгол ёс заншлыг кабинет уламжлалаараа ингэж тогтчулсан. Энд бол эцэг эхчүүдийн оролцоо маш их. Энэ тогтчлтыг хийснээс хойш 5-ын Б ангийнхаа хичээлдээ эрэхтэй Монгол цамц дээл тогтмол өмсөх болжээ. Мөн сурагчид дүрслэх урлагийнхаа хичээлээр баримлын шавар, гар ариутгчийн хоосон сав ашиглан хөөрөг, ганс уралсан байна. Хөөргийг бол золгохдоо ахмад настан аль эсвэл удмынхантайгаа цагаан сараар золгохдоо баруун гараа түшиж золгодог. Ганс нь дээр үед хүмүүс тамхины оронд ингэж татдаг байсан. Манай ангийнхан 2 дугаар түүхий буюу санитолны саваар ингэж ийм хөөрөд хийдэг. Тэгээ 3D баримлын шавраар ийм ганс идгээ. Энэ бол бүрэг, энэ догтоо, энэ гөлөм. Тэгээ энэ болохоор 4 төмрөөр идэг. Энэ болохоор ганцал. Энэ нь болохоор эмээлний чимэг одоо баавар гэж нэрлэдэг. Би өмнө нь мэдэхгүй байсан. Тэгээд ийм Монгол ёс заншлын ангитай болсноор маш их зүйлийг мэдэж авсан. Би Монгол ёс мөрөгжлийн хичээлээс 5 өнгийн хадгийг сурч авсан. Сурснаа та нарт танилцуулъя. Цэнхэр өнгийн хадаг нь тэнгэрийг бэлэгддэг. Шар өнгийн хадаг нь нарыг бэлэгддэг. Ногоон өнгийн хадаг нь газрыг бэлэгддэг. Улаан өнгийн хадаг нь галыг бэлэгддэг. Цагаан өнгийн хадаг нь сүүн цагаан сэтгэлийг бэлэгддэг. Монгол ахуйгаа хүүхдүүд ихэвчлэн мартсан байдаг. Тиймээс ийм кабинет сурснараа Монгол ахуйгаа улам сайн мэдэж авдаг. Түүнчлэн сургуулийн дотор Монгол бүхийн хувцас хэрэгслийг бүрэн байрлуулснаас гадна эцэг эхчүүдийн уралсан ястан бүрийн уламжлалт өмсгөл хувцсыг самбарт дэлгэн байрлуулжээ. За энэхүү бүтээлч санаачилга нь сурагчдад үндэсний өв соёлоо хайрлан хамгаалах, ухамсар төлөвшүүлэх зорилготой байна.